Тэгэхээр зургийг та бүгд худалдаа авахаас аваад энэ дийлэгдсэн дээрээ хараараа. Тэр худалдаа авах дээр байгаа зургаа үзчих. Тэгээд би сая тайлбарласан шүү дээ. Зурган дээр нь тэр эхлэх зөвшөөрөл одоо техникийн нөхцөлгээд байна. Тэрийгээ та бас наад ажиллаа эхлээд зөв ойлгоо. Энэ барилгыг бүхэлд нь худалдаж авах гайгүй. Тийм учраас энэ барилга чинь зургийн дагуу явагдаад сая би түрүү хэлсэн шүү дээ ингэр дээр. Тэрний дагуу бүх асуудлууд шийдэгдээд улсын комисстой хүлээлгэж өгнө. Тэгэхээр бас судалж байгаа энэ ажилдаа бас өөрөө бас жоохон анхааралтай хандаад юмаа судлаа. 100% хүн рүү дайрах юм асуудал байж болохгүй. За би нэг ганц үг хэлчихэд гараа явуулаа. Одоо тэгээд би нэг ганц тендерт орсныхоо төлөө өнөөдөр ингээд нэх олон хүний өмнө байцаагдаал, над руу дайраал, давчлал ийм асуудал байж болохгүй байхгүй. Тэгэхээр анхнаас нь энэ иргэдийн хурлын төлөөлөгч нар энэ төсвөө ямар үр ашигтай зарцуулах вэ, яах вэ гэдэг чинь та хэд бүгдэнд чинь байгаа байхгүй эрх үүрэг чинь. Тэр юундаа та нар анхнаас нь ингээ явуулаа. Ингээ хойноос нь эхнээс нь явцсан юу, хойноос нь дахиад анхнаас нь тэр тэгсэн байхгүй, энэ гисэн байхгүй гэж юм ярьдгээ болох хэрэгтэй. Тэгэл төрөөс зарласан нээлттэй сонгон шалралттай бүх аж ахуйн нэгжүүд ордог ийм л юмд орсон. Өөр одоо надад хилээдэх юм алга. Бүх мэдээллүүд нь тэр нэг хідэн нэг байцаагчны дүгнэлт яриад байцаагчнаас асуугаад өгшгүй. Энэ барилгыг чи өргөтгөлийн барилга барихын тулд энэ одоо барьсан байгаа барилга нь өөрөө тэр мэрэгжлийн байгууллагуудын дүгнэлт нь энэ барилга дээр гарч байгаа байхгүй юу? Юмаа сайн ойлго бүгдээрээ бас мэдхгүй хүн бас байж болно шүү дээ. Энд чинь өөр салбарын чиглэлийн хүн байгаа. Тэгэхээр тийм байгаа. Хүүхдийн тоглоомын талбай. Өргөдөх боломжтой. Зургийн та нар хараа. Зурган дээрээ метр квадраттай хэмжээ дамжаатай зураг нь байгаа. Тэгэхээр энэ энэ хувийн хүмүүс нь бол бас сайн мэдэхгүй байна. Тэгэхээр энэ иргэдийн хурлаас зохион байгуулж байгаа төлөөлөгч нар өөрсдөө углуургаар нь эхнээс нь юмыг зөв хий. Зөв ажиллаа санаачлаа. Төсвийн мөнгийг өрн таран хийдэг хүмүүс нь та нараа. Хувийн хөвшил биш ээ. Их одоо төсөв дээр хяналт тавихгүй юм яриад их өрн таран хийж байгаа хүмүүс нь аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч нар та нар өөрсдөө мөн өө. Би энэ тэр юуныхын дагуу хариулж штэ. компани